Санаа төрийн зохион үйлчлэгийн зохицуулалтын газраас төрийн байгууллагуудын үйлчлэгээний тоо мэдээллийг бүртгэх, тулгах зорилт бүхий системийн мэдээллийг хүргэж байна. За тэгэхээр манай байгууллагаас олгосон нэвтрэгт нууц зүгээр дамжуулан та бүхэн системд нэвтэрч орно. Системийн үндсэн 3 функцтэй. Эхний хэсэгт бол хянах самбар буюу дашбордоор ерөнхий мэдээллүүдийг харах боломжтой. За энэхүү ихээр хийгдэх гол ажил нь болохоор нэр хэсэг дээр бол тухайн байгууллагын мэдээлэл үнэн зөв байгаа хэсгүүдийг шалгах гэсэн. Магадгүй танай байгууллагын нэр буруу бичигдсэн байна. Төрөл нь буруу ангилт байна гэх юм бол та бүхэн ороод өөрчлөлтүүдийг хадгалах товч дараад хийх боломжтой. За харьяа байгууллагууд байх ч юм уу байгууллагын мэдээллүүд нэмэх шаардлагатай байх юм бол байгуул нэмэх энэ товчоор дамжуулаа хийчихнэ. За хоёрт нь их зүйлэх юм бол танд олгогдсон эрхтэр танай байгууллагт хичнээн үйлчлэгээ захин хэлбэрээр үзүүлж байгаа юм бэ? Уламжлалт хэлбэрээр үзүүлж байгаа юм бэ гэдэг бүх мэдээллүүдийг өөрчлөсөн байдлаар оруулсан байна. Тэгэхээр таны хийх гол ажил бол энэ баталгаажуулсан төлөвийг тийм болгоно гэсэн. Тэгэхээр жишээнд дурдахад одоо энэ үйлчлэгэн дээр бол засвар оруулахад ийм хоёр боломжтой. За наадлын зүүн талын хэсэг буюу энэ эдит хэсэг дээр бол энэ pop-up хэлбэрээр дэлгэц гараад ирнэ. За энэ дээр орлоо манай үйлчлэгээний нэр нь ийм байгаа. За ийм байгууллагын үйлчлэгээ. За цахимаар энэ бол цахимаар явдгүй гэх юм бол ингээ баталгаажуулчихна. За цахимаар явдаг. За зөвхөн хуулийн этгээд үйлчлэгээч гэдэг юм. Эсвэл хүн хуулийн этгээд ял үйлчлэгээ. За өөрийн системээр эсвэл e-Mongolia ч юм уу операторын системээр дамжуулан хүргэдэг гэх юм бол баталгаажуулалтаа хийчихнэ гэсэн. За ингээд танай байгууллага дээр жишээ нь 20 үйлчлэгээ л гэж бодоход 20 үйлчлэгээнүүдээ бүгдэн дээр нь баталгаажсан тим гэдэг төлөв шилж ирснээр энэ үйлчлэгээ үйлдэлүүд үйл ажиллагаа ингээд дуусна. За магадгүй энэ 20 дээр нэмэх нь манай ийм 2 үйлчлэгээ ч юм уу 1 үйлчлэгээ бүтгэгдээгүй байна гэх юм бол та бүхэн энэ дээр одоо юу гэдэг те. За ийм тест гэдэг үйлчлэгээ байгаа шүү гэж шинээр нэмэх гээд за энэ хэсэг дээр нэмэх гээд хадгалчихна. За энэ чинээс бол тест хэсгийнхаа үйлчлэгийг хайж гаргаж ирээд сонгоод байгууллага сонгоод цахимаар үзүүлж байгаа мó хүн электрихэд хүргэж байгаа мó гэдэг эдгээр мэдээллүүдээр нэмэлт төвч дарснараа таны 21 дэх үйлчлэгээ болоод орчин гэсэн. За эдгээр үйлдэлүүдийг хийснээрээ энэ системийн үндсэн зорилго биелэх юм аа.